За Бангар орны гишүүн эрхэм гишүүдийнхээ өдрийн амлан айлтгая. За өнгөрсөн 10 орчим сарын хугацаанд Ахмадууд ордны баруун хаалган дээр байнга одоо шинэ шаардлагыг тавьж байгаа. Энэ шаардлагын хариу бол үндсэндээ улсын хурлаас гарах ёстой байсан. Тэр улсын хурлаас гарахтаа бодлого нь өөрөө хуулиар гарах ёстой байсан бол нэгдүгürt бид энэ Ахмадуудын шаардлагын хариу болж энэ хууль бол зайлшгүй яаралтай хэлцэгдэж бас одоо батлагдах ёстой хаа гэсэн ийм бодолтой байна. Хоёрдугаарт шимтгэл төлж буй ажилтан болон ажил олгогчийн бас шаардлагууд бий, өрсөлдөүүд бий. Өнгөрсөн хугацаанд энэ бол өнөөдөр юм уу эсвэл өнгөрсөн жил болсон одоо хүсэл шаардлага бол биш. Энэ байнга гарч идэг тодорхой одоо шинэ сан шаардлагууд л байгаа л да. Энэ хуульд бол бас эдгээр асуудал бол зохи төвшин бол орсон. 2023 онд нийгмийн даатгалын багц хууль хэлж авах үед бас зохи төвшний одоо шинжилэл эхэлжсэн. Тэр шинжиллийн одоо дутуу үлдээсэн гэдэг юм уу тухайн үед одоо тогтолцоо өөрөө бүрэн одоо шинэ хариуц боломжгүй байсан нөхцлүүдийг бол одоо шинэ хуулиар оруулаад ирсэн. Энэ талаас нь бид энэ хуулийг дэмжих ёстой гэж одоо ойлгох ёстой юм. Гурав дахь нэг зүйлийг ярмаар энэ нийгмийн даатгалын тогтолцоо энэ ерөөсө болохоо байцсан юм шиг юм ойлголтыг бас бид өнгөрсөн хугацаанд ярьсан. Нийгмийн даатгалын тогтолцоо манай өнгөрсөн хугацааны 35 жилийн шилжилтийн үеийн гэдэг юм уу тэрнээс хойш үеийн нийгмийн хамгааллыг бол зохи төвшөнд хангасан юм. Тэр хангах явцад нь бол бид мэдээж хэрэг янз янзын шийдвэрүүд гарсан, хүсэлт байсан байх, хүлээлт байсан байх, улс төрчдийн хүсэл зориг байсан байх. Гэхдээ хүсэл зориг нь өөрөө нийгмийн даатгалын одоо чинь сангаа тогтолцоогоо бас эрсдэлд оруулсан. Энийг бид одоо сүүлд бол их тодорхой ярьдаг болсон шүү дээ. Тэгээ 23 оны өөрчлөлт бол нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлт улс төрчдийн нөлөөллийг багасгаад нийгмийн даатгалын тогтолцоог мэргэжлийн удирдлагатай болгох чиглэлийн чухал өөрчлөлт болсон. Тэрний үр дүнгээр бид нар ингээд үндсэндээ 2 жилийн дараа зарим нэг шинжилгээг хийх юм боломжийг тогтолцоо нөр олгоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид бас нөгөө зөв өөрчлөлт мэргэжлийн удирдлага байх юм бол ямар боломж олдгийг бол энэ одоо сангийн тогтолцооны бас одоо өөрчлөлөөр харж болж байгаа юм. Гэхдээ энэ бол дутуу байсан зүйл нь одоо боломжтой болж байгаа бол одоо ингээд бид хийнэ гэж байна. Гурван шаталтай мэдээж хэрэг энэ бол яг олон улсад байдаг жишг. Бид бол олон улсад байдаг жишг дээрээс бол их тийм болгоомжтой хандж байсан төсөв дээрх ачааллыг л бид одоо бодож байсан шүү дээ. Гэхдээ бол цаашдаа бол бид энийг төсвөөс ямардан ачаал оруулж өгж суур тэтгэвэр юм уу баталгаад гэдэг нэртэй байх юм уу тэрийгээ бид одоо шинэ харгацж ээж нийгмийн хамгааллыг болоо тэтгэврийн насныханд бид зохи төвшөнд хангах юм байна гэдэг бол тооцоод оруулаад ирсэн бол бид энийг бас цааш нь аваад явах ёстой. Нийгмийн даатгалын тогтолцоо бол дангаараа бас тэтгэвэр бол биш. Энэ бол ажил хийж байгаа үеийн эрсдэл байна. Тэтгэмж одоо олгодог тийм ээ бид сайн мэдж байгаа. Ажилгүй болох юм бол ажилгүйдлийн бас тэтгэмж олгодог. Нөгөө төгөр одоо шинэ үйлдвэрлэлийн ослд орчих юм бол зохи төвшний одоо тэр хүмүүсийн нийгмийн хамгааллыг хангадаг. Тэгэхээр энэ бүхэлдээ бол дангаас тэтгэврийн асуудал биш. Саяны хэлсэн одоо бас бусад сангуудын өөрсдийнх нь одоо үйл ажиллагаанд бас шинжилэл авчирж байгаа бас чухал зүйл. Энэ цаашдаа бол ажил олгогчтой бас зохи төвшний бас ачааллуудыг хөнгөлөх боломж олгож байгаа талаас нь бид энийг харах ёстой. Параметрийн өөрчлөлт угаасаа хүлээгдсэн зохи төвшний параметрийн өөрчлөлтүүд 18 оноос хойш хийгдэж явсан. Гэхдээ одоо бид параметрийн өөрчлөлтийг сая одоо их тодорхой хэлж штэ сайд Авбакир сайд бол нийгэм эдийн засаг хүн амжин өөрчлөлтөд уялдсан байдлаар бид энийг харгалздаг юм а гэж. Сая одоо Батнайрамд гишүүн их тодорхой тоо хэлж штэ. Шимтгэл төлж байгаа 10 хүний одоо 10 хүн тэтгэвэр одоо авж байгаа 5 хүнийг хариуцж байгаа бол энэ ойрын хугацаанд 30 онд 7 болгож байгаа бол бид параметрийн өөрчлөлтүүдийг хийж тогтолцоо бүрэн ажиллах ёстой. Тогтолцоо бүрэн ажиллаж цаашдаа нийгмийн хамгаалалд бүрэн хангах ёстой. Тэгэхээр энд бол бид энэ тогтолцоо бол өөрөө бас эрсдлийн одоо даадаг тогтолцоо учраас зөв одоо тооцоол дээр одоо тогтвортой ажиллахын байдлыг хангасан зөвлөөр нь бид хэлцээд энэ хуулийг бол бид цааш нь аваад явах ёстой гэж бодож байна. Том хүлээлтийг бид шуурхаа одоо яралтай хэлцэж хангах ёстой. За, Бүргжүүийн сайн зураг гишүү гэлээ.